За манай гэр бүл Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулж байгаа хариуцлагатай гэр бүл аянд гэр бүлэрээ нэгдэж байна. Аяна бүрээс идэвхтэй камер руу харж мэлж шүү. Сорц юм шүү. Миний охин чи. Тийм, ерөнхийдөө манайх бол яг хамгийн чухал 2 цаг байдаг манад. Өглөө сэрэнгүүтээ 1 цаг, орой унтахын өмнө 1 цаг гэд энэ үедээ ерөөс интернет ашигладаг, телевиз засаадаггүй, яг хүүхдүүдтэйгээ эсвэл нөхөртөөгөө харьцах цаг гэд тогтооцсон байдаг байхгүй юу? Тэгэхээр хөгжилтэй орн гэдэг нь байгаа шүү дээ. Тэр family time гэж хийдэг. Тэр нь яадаг вэ гэхээр ерөөсөө эхнэр нөхөр хоёр ажлаа дараа гэртээ ирлээ хүүхдүүд сургууль цэцэрлэгээс хоорондоо сууж байгаа бүх утас муцаа тавьж байгаа. Яг ингээд халуун ам бүгдээрээ сууж цагийг хамт өнгөрөв. Манай хоёр хүүхд хоёулаа жаахан учраас нөгөө унтах хэрэгцээ ихтэй. Тэгээд нойрын сайн авахуулахын тулд яг орой 8 цаг гэхэд интернет унтраасан байх ёстой гэдэг гэр бүлийн тийм жижигхэн бичигдээгөө хойртой. Тэгээ манай гэр бүлийн хүүхдүүд энэ хөдөө орноос зорж ирж амьдарч байгаа гол зорилго битэр юм амьд харьцааг үл эрхмэлдэг. Ер нь жоохон уламжлалт Монгол 12 дараа хүүхдүүдэд хүмүүжүүлэхийг хичээж байгаа. Ядаж одоо жишээ нь ингээд бүсээр хүүхдийг уяхад хөлн чангадаг байх жишээний тэгээд зан характерт нь хүртэл юм суйртай хүүхд тусдаг гэж байгаа байхгүй юу? Ерөөсөө хүүхдийг урамшуулж хүн болгоно гэдэг тийм нэг дүүрэн баримталдаг манайх. Миний хани яг нөгөө нэг багийнхан суйр хүмүүжил байсан. Миний эмээ тийм яг тэр ардын өв ухаан тэр юмаг өвлөд авцсан. Айгүй тийм амны бэлгтэй өвсөн байна. Уус аягаа ингээд арчаа тавихад хүртэл урам өгдөг. Тэг хүүхдийг тийм орчинд өссөн хүүхд яг тийм хайраар бэлгэж хүн болдог ч үнэн багт. Ганц нөгөө хүүхдүүдээ урамшуулахаас гадна хүүхэд угаас ээж аягаар харж идэг болохоор одоо аав надад жишээ намайг их урамшуулдаг байхгүй юу? Тэгэнгүүт сүбэдээ ингээд бүр яг одоо надад заримдаа би хоол мол хийнгүүт ээж мундаг шүү гэд яг аавынхаа үгийг хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө аав ээжигээ хараад хүүхэд бас тэр хүнийг урамшуулах чадвар